зардлыг Монгол банк болон одоо улсын төсвөөс гаргасан 10 их найд. За ингээ 10 их найдаар бол 140 мянган өрх өнөөдөр одоо орон сууцтай болсон байна. За яг урьдчилсан судалгаагаар бол энэ 140 мянгаас яг өнөөдөр анх удаа орон сууц авж байгаа. Тийм ээ, гэр хороололд амьдраад гэр хорооллоос одоо орон сууцд амьдарж байгаа иргэд ипотекийн зээл авсан иргэд нь 30 мянган юм байна. 30 мянга. Тийм учраас цаана одоо 110 мянган одоо орон сууц авсан иргэд маань яг анх удаа орон сууц авж байгаа. Эсвэл гэр хороолоос орон сууцд одоо шилжсэн иргэд биш. Энэ бол орон сууцтай байсан. Орон сууцаа томруулсан, хоёр дахь орон сууцаа авсан, гурав дахь орон сууцаа авсан ийм асуудал гэсэн үг шүү дээ. 110 мянган хүний тоо ярьж шүү дээ. Би 140 мянгаас 110 мянган. Тэгэхээр энэ тоог бид нар нягтлах хэрэгтэй гэж ойлгож байна. Нягтлах хэрэгтэй тийм. За хоёрдугаар асуудал бол одоо энэ оны өмнө улсын их хурал дээр хэлцэгдсэн энэ үйл хөдлөх хөрөнгийн татвартай холбоотой энэ хэлцээр дээр татвартай холбоотой мэдээлэл дээр сангийн яамнаас өгсөн албан ёсны одоо байр суурь бол 3 буюу түүнээс дээш орон сууцтай тийм 3-5 орон сууцтай иргэдийн тоо 12 мянга гарсан байна гэдэг тоог зарласан. Тэгэхээр 3 буюу 3-5 орон түүнээс дээш орон сууцтай авсан иргэд энэ орон сууц авсан иргэд үнэхээр өөрийнхөө орлогоор орон сууц авсан юм уу? Эсвэл ипотекийн зээлийг ашиглаад авсан юм уу гэдэг бид нар тодтох хэрэгтэй. Тодтох хэрэгтэй тийм ээ. За миний одоо ажлын хэсгийг ахалж байгаа энэ үед бол 5 байтга 8 удаа ч ипотекийн зээл авсан иргэн байгаа. Энийг одоо Монгол банк за энэ ипотекийн зээл дамжуулж олгосон арилжааны банкуд одоо шалах хэрэгтэй. Тийм ээ. Энэ тоогоо нэг болох хэрэгтэй. Хамгийн сүүлд авсан миний мэдээлэлээр одоо Монголын МИК буюу Монголын ипотекийн корпорац ер нь бол 2 ба түүнээс дээш орон сууц ипотекээр авсан иргэдийн 3200 хүрж байгаа гэсэн бас нэг тоо байна. Тийм учраас 12 мянга гэдэг нэг тоо байна. 3200 гэдэг нэг тоо байна. 140 мянгаас 30 мянган нь одоо эзэндээ очсон байна. 110 мянга бол хаана очсон. Тэгэхээр ер нь өнгөрсөн одоо энэ ипотекийн зээлийн тогтолцоог бид нар яг ингээд яг зөв тогтолцоо байсныг бол буруу тогтолцоо. Өнөөдөр одоо шинэ ипотекийн зээл очиртой байгаа зү. 2-3 жилийн очиртой байна тий. За ипотекийн зээл очроо 3 дугаар ороход хэдэн төгрөг төлж байна? 10-аас 20 сая төгрөгийн одоо авилга төлж байгаа юу? Төлж байгаа үстэй. Энэ чинь бүр тарифтай болсон байна шүү дээ. Би худлаа яриаг шүү дээ, тийм ээ. Тийм учраас одоо ингээд энэ ер нь цаашдаа ипотекийн одоо зээлийн тогтолцоо бол цаашаа зорилттой бүлэгдээ өрөх анх удаа орон сууц авж байгаа, тийм ээ. Гэр хороолоос орон сууц шилжиж байгаа, хөдөө орон нутагт орон сууцд байгаа. Энэ зорилттой бүлэглүүийн тогтолцоогоо шинжилүүл яасан бэ гэдэг. Энэ үүднээс бид нар одоо 2 хуулийн төслийг бид нар бэлдсэн. Одоо ерөнхий сайд сая Замдан шатар ерөнхий сайд болоод энэ ипотекийн банк байгуулах тухай асуудал ярьж шүү дээ. Намайг бас энэ ажлын хэсгийг бас удирдах ажиллаач. Өмнө орон сууцны үндэсний хараа ахарч ажиллаж байсан. Энэ хүрээнд дээр одоо бид нар орон сууцчлалын санхүүжилтийн тухай хууль, орон сууцчлалын нийлүүлэлтийн тухай хуулийг 2 хуулийг одоо бэлдэж Монгол Улсын засгийн газраас улсын их хурлд өргөхөөр бэлдэж байна. За өнгөрсөн хугацааны ипотекийн зээлийн алдаа өнөөдөр юу байсан бэ гэхээр дандаа барилгын компаниудыг санхүүжилсэн. Энэ бол үнэн шүү дээ. Уг нь бол ипотекийн зээл чинь бол иргэдэд орон сууцчлах ёстой зорилго байсан. Тэр цэсмаа өнөөдөр гэр хороолд амьдарч байгаа, тэр цэсмаа анхны орон сууц авж байгаа иргэдэд одоо юу санхүүжилэх зорилготой байтал өнөөдөр барилгын компаниудын томоохон хорооллууд тийм ээ томоохон үнэтэй орон сууцад ипотек авсан шүү дээ. Энэ үнэн шүү дээ. Одоо өнөөдөр ипотектэй хороолол, ипотекгүй хороолол гэж байгаа шүү дээ. Зарим хороолол дээр нь ипотек, манайх ипотектэй, зарим хороолол дээр нь ипотекгүй хорооллууд гэж зөндөө байгаа шүү дээ. Өнөөдөр энэ яармаг энэ олон 30-40 мянган байр яг ямар санхүүжилтээр болсон юм. Тийм ээ өнөөдөр энэ хангуулд байгаа энэ 50-60 мянган орон сууц яг ямар санхүүжилтээр болсон. Энд үнэхээр тэр гэр хороолоос хүмүүс нүгэд орсон юм уу? Байргүй улсуудад байртай болсон юм. Эсвэл орон сууцтай улсууд нь нэмээд орон сууцныхаа нөхцөлийн ажлуудад орсон юм уу гэдэг энэ асуудал дээр бид нэр хариулт олох хэрэгтэй. Тэгэхээр нэг тоон дээр тодруулах гэсэн. Төв банкны зүгээс бол одоо 2-оос дээш удаа ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн тоо гэсэн чинь 1500 орчим гэж тодруулж байна та. Тэгтэл та бол сая 3000 түүнээс дээш магадгүй 2 дахь удаага 110 мянга гэж яриад байна. Хэлж штэ. Тэгээ нэгдүгээрт өнгөрсөн хугацаанд ипотекийн 10 их найдаар 140 мянган хүн орон сууцтай болсон байна. За энэс 30 мянган нь бол яг одоо орон сууцгүй анх удаа орон сууц авсан гэр хороолоос орон сууцтай бас 30 мянга. Цаана 110 мянга байгааз. Энэ 110 мянган иргэд маань яг ипотекийн зээл авах ёстой тэр иргэд нэгдүгürt мөн үү? Байсан уу гэдгийг бид нар тогтоох ёстой. 110 мянган тоо ярьж штэ. Дахиад дээрэс нь 12 мянга гэдэг бол 3 буюу түүнээс дэш орон сууцтай иргэд энэ орон сууцыг авсан бол аль их хүйсрээ авсан бэ гэдгийг тогтоох ёстой. За 3 дугаарт нь одоо Монголын ипотекийн корпорацаас өнөөдөр урьдчилсан байдлаар хэлж байгаа 2 ба түүнээс дэш орон сууц авсан иргэдийн ипотекээр авсан иргэдэнд 3200. За би тэр Монгол банкны 1500 гэдэг би сонсоогүй. Тэгээ одоо Монгол банк ингээд энэ 4-5 тоо ярьж байгаа зү. Энэ тоог одоо бид нар нягтлах хэрэгтэй. Тийм учраас бол яг үндсэндээ бол өнгөрсөн хугацаанд одоо энэ ипотекийн зээл эзэндээ очсон уу, очоогүй юу гэдэг яг очоогүй бол шалтгаан нь яг юу байсан бэ
гэдэг энэ тогтолцооны шинжилэлт хийгээд шүү дээ. Нэгдүгээр. Хоёрдугаар асуудал бол бид нар ерөөсөө өнгөрсөн хугацаанд энэ ипотекийг нэмэхэд бол дандаа барилгын компанийг санхүүжүүлсэн гэж би хэлээд байна шүү дээ. Яг би ингэж хэлээд байна нөхөр эн чинь ипотекийн зээл гарах тутам дандаа барилгын үнэ өссөн байхгүй. Одоо хуучин чинь 1 м квадрат бид нар чинь сая 1.5 сая төгрөгөөр байр авдаг байсан уу? Тэгэхээр ипотекийн зээлийн их усруудыг нэмэхээр өнөөдөр 1 м квадрат чинь 4 сая 5 сая төгрөг болцсон уу? Хин хожиж байна? Барилгын компаниуд хожиж байгаа. Тэгэхээр төв банкны зүгээс бол одоо 3